үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг нэвтрүүлгийн хэлэлцүүлгийн цаг үгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр уур амьсгалын өөрчлөлт ба карбоны зах зээл сэдвээр ярилцахаар зочдоо урьж ирүүлсэн юм а. Би ингээд зочдоо танилцуулъя. Зүүн талаас нь эхлэе. Тамир Нүүбийн уур амьсгалын тухай суурь конвенцийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлийн зохицуулагч докторант ийм эрхэм байна. За энэ эрхэм бол амар баясгалан Galaxy Consulting компани гүйцэтгэх захирал Америкийн нэгдсэн улсын Boom Mitra компани Meta партнер ийм эрхэм байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн та хоёрт баярлалаа. Тийм. За тэгээд энэ одоо хүн төрөлхтний өмнө за монголчуудын ч өмнө одоо маш тулгымцсан асуудал бол мэдээж өнөөдөр энэ уур амьсгалтын өөрчлөлт байна тийм ээ. Тэгээд бид нэр өнөөдрийнхээ хэлцүүлгээр бид гурав одоо энэ тухай ярилцсан. Энийг одоо яаж шийдэх ямар арга замууд энэ дэлхийн ертөнцид хүн төрөлхтөн санал болгож байгаа юм тийм ээ. Тэрийг одоо бид нар Монгол улстай яаж нутагшуулж ингэж энэ одоо бохирдол энэ байгалийн энэ үзэгдэлтэй бид нар яа тэмцэхээ гэдгээ бас нэг гаргалгаа ярих юм аа. Тийм. За ингээд эхний асуулт би ноён Тамирт тавья. Энэ уур амьсгалын өөрчлөлт яг хөө бид нар одоо зөндөл ярьдаг энэ дэлхийд ямар одоо өөрчлөлтүүд гараад бид нар одоо ямар би бол гамшиг гэж хараад байдгийг. Энэ маань одоо ямар хэмжээнд байна? Болвол тоо баримттай тийм ээ. За энэ дотроо одоо Монгол улсад өнөөдөр яаж нөлөөлж байгаа энэ асуултаас эхлэе. За баярлалаа. Юуны өмнө глобал төвшөнд хараад үзэх юм бол энэ дэлхийн температурын өсөлт бууралт гэдэг зүйл маань хэд хэдэн удаа өмнө нь бас тохиолдож байсан. Энэ бол одоо анх удаага тохиолдож байгаа зүйл бас биш. Бидний их дэлхийхээ түүхэнд бол хэд хэдэн удаа энэ мөсцгийн үе хэд халтын үе гэдэг таван туулаад бас ирсэн байдаг. Гэхдээ энэ аж үйлдвэр эрчимтэй хөгжсөн буюу 1800 оны ихэнх үе дунд үеэс ахуулаад энэ хүнний үйл ажиллагаанаас хамаарсан энэ хүлэмжийн ятгаруулалтын түвшин нэлээд эрчимтэйгээр өсөд байна гэж юу үзсэн. За тэгээд энийг цааш нь лавшруулаад харах юм бол бид нар одоо энэ одоогийн шиг ятгаруулаад яваад байх юм бол цаашдаа 2030 он, 50 он, за магадгүй 2100 он гэхэд ямар эрсдлүүд тулгарх гэдэг юм бэ? Энэ биологийн олон янз байдал, хүний амжиргаа, нийгмийн эрүүл мэнд, эдгээр салбаруудад ямар эрсдэл учрах гэдэг байгаа юм бэ гэсэн үндсэн дээр бид энэ зайлшгүй арга хэмжээ авч явах хэрэгтэй юм байна гэж ерөнхийдөө бол үзсэн байдаг. За тэгээд дэлхийн нийтийн хэмжээнд авч үзэх юм бол за 1850-ад оны үеэс өнөөг хүртэл дэлхийн агаарын дундаж температур 1.2 градусаар дулаарсан байгаа юм. Харин Монгол улсад энэ тоо хэмжээ одоо өнөөгийн энэ цаг агаарын хэмжилтийн мэдэн дээр үзэхэд сүүлийн 85 орчим жилийн хугацаанд 2.5 градус буюу дэлхийн дунджаас 2 дахин илүү дулаарчихсан байгаа юм л та. Тэгэхээр энэ маань цаагаараа ямар эрсдэл дагуулж байна вэ гэх юм бол ялангуяа Монгол орны хувьд энэ мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгийн хэмжээ бол эрчимтэй буурч байна. За энэ байгалийн гамшигт үзэгдэл буюу энэ хит халалт, за ган зуд эдгээр эрсдлүүд бас өндөр болж байна. За одоо Улаанбаатар хотын жишээг аваад үзэхэд энэ үерийн асуудлууд, энэ халалтын асуудлууд бас бид нар одоо бас биеэрээ мэдрээд явж байна л та. Харин хөдөө орон нутагт одоо манай малчид тариаланчд бол яг энэ уур амьсгалын өөрчлөлт үүнээс шалтгаалж энэ гамшигт эрсдэл үзэгдлийг бол одоо ингээд өдөр тутмынхын амьдралд нөлөөлөхөр хэмжээнд хүртэл одоо ингээд болоод явж байна. Тэгээ эн чинь одоо зөвхөн би хөөнийхөө хувьд бодохоор дулаар бол одоо маньвтд нь сайн ч юм шиг санагдаад байгаа юм тийм ээ. Одоо тэгэхээр яагаад энэ маань одоо тийм эсрэг болчиход байгаа энэ дулаарл маань. Дулаарл маань эсрэг гэдэг маань бид бол ингэж харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Монгол орн маань байгалийн харилцаа эзлэхгүй бүс бүслүүрээс тогтсон байдаг. Энэ ч утгаараа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлт хамгийн эрсдэл өндөртэй 10 улсын нэгээр Монгол улсаас ингээд яригдаад явдаг. Үүний шалтгаан гэх юм бол Монгол оронд хойноос уртаас хоошоо чиглэсэн одоо хуур ашиглалт эрчимтэй явагдаж байна. Хэдхэн жилийн өмнө одоо хагас хуурай хэр байсан одоо бүс нутаг маань одоо бүр хуурай хэр экосистем руу одоо шилжих үзэгдэл гарч байна. Үүнээс улбаалаад бас нөгөө бидний одоо ингээд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ярих болсон газрын дор хотод сүлжилтийн асуудлууд
гарч ирж байгаа юм л та. Сүүлийн судалгаагаар бол одоо Монгол орны бараг 77% нь тодорхой хэмжээгээр цөлжилтийн нөлөөнд өртчихсөн байна. За үүнээс бол одоо нэг 13-4 орчим хувь нь бол одоо байгалийн хаясаараа өөрөө нөхөн сэргийгч чадамжаар автж байгаа даа гэсэн ийм тав баримтууд гараад байгаа. Тэгэхээр энэ хөө хуурай ашил та бас сая дурдлаа тийм ээ. Дулаараад ивэл сайн биш үү гэдэг. Бид нар магадгүй энэ Монгол орны баруун болон хойд бүс нутгаар дулаараад байх юм бол одоо тэнцээч угаасаа нэг хөрсөндөө мөх зэвдэг агуулж байдаг. Одоо мөх цас мөсөн голыг агуулсан байдаг. Гэтэл энэ маань дулаараад хайлаад ихлэхээр тодорхой хугацаанд за магадгүй нэг 20-30 жилдээ бол таатай бичил уур амьсгал гэж бид нар ярилцдаг. Илүү дулаан, илүү чиглэг. За магадгүй энэ одоо ургамлын ургасан төрөл сайн нөлөөлдөг. Гэтэл энэхүү хуур ажилт маань эрчимтэй яваад байх юм бол тэр урдаас хоошо чиглэсэн хуур ажилт явагдаад байх юм бол за магадгүй ойрын нэг 100 жилийн дараа гэхэд энэ Монгол орны сайхан мөнх цас мөсөн гол ойд хэрийн экосистем маань одоо бүр хит хуурай. За магадгүй бүр цаашлаад гандуу экосистем явах магадaltaй хэсэг юм байна те. Энэ өөрөө цаа ярьлаа энэ дэлхийн дунджаас бид нэр 2 дахин хурдан дулаараад байна гэж. Энэ яг ямар үзэгдлээс болоод ч гэдэм үү энийг тодорхойлсон юм байна уу? За тэгэлгүй ах уу. Үүний шалтгаан гэх юм бол Монгол орны одоо энэ байгаль цаг уурын нөхцөл газар зүүн байршил маань хамгийн зөв. Ягаад тэгэхээр бид нар маань одоо энэ шилжилтийн бүсд байршиж байгаа. Тэгэхээр бидний хал дулаалт маань мэдээж одоо экваторын бүсээс эхлээд халт маань ирчимжээд илүү халуун тусна гэсэн үг гэж ойлгож болох юм л та. Тэгээ магадгүй хоош явахаар нөгөө нэг сайн миний хэлсэн шиг урдаас хоошоо чиглэсэн энэ хүү хуур ажилт маань төвчээд байгаа юм л та. За энэ асуултан дээр тань дээр нэмж хэлэх юу вэ? Яг энэ дээр нэмж хэлэхэд одоо 1832 оноос эхэлж анх энэ дэлхийн дулаарал гэсэн сэдв хүндэж эхэлсэн байдаг. Тэгээд яг үйлдвэрлэлтийн өмнөх үе гэдэг тийм ээ 1850-аас 1900 онуудын хооронд дэлхийн дундаж температур 13.7 градус байдаг байсан. За ингээд 1982 оноос хойш бол тэр температурын өсөлт бол бүр 3 дахин хурдтай тийм ээ 10 жилд бараг 0.2 орчим нэмэгдээд 0.22-оос бараг 0.6 орчим ингээд явж байгаа. Тийм байгаа. Тэгээ энэ бол одоо их том гамшигын асуудал ерөнхийдөө болж байгаа. Тамирын хэлснээр бол 2050 он гэхэд ерөнхийдөө дэлхийд даяараа дөрвтэй арга хэмжээ авахгүй бол ер нь хүнсний гачигдалд орох бас нэг том аюул те нүүрлж байгаа гэж ойлгож байгаа ер нь бол. Тий, таяр бол яг энэ байгалийн талаас нь сая нэлээд тайлбарлалаа. Энэ нөгөө нэг бас хүн төрөлхтний одоо өөрийнх нь үйл ажиллагааны одоо бүтээгдэхүүн юм одоо энэ хит их юм бид нэр шатааж барьж ингэж нүүрс өвчлийг маш ихээр ялгаруулж штэ тий. Энэ маань одоо бидний яриад байгаа энэ дулаарл энэ цөлжилт юмд хэр нөлөөлж байна? За цөлжилт газрын дөрөлтөд бол тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Дэлхийн дулаарл гэдэг зүйл маань өөрөө сая миний ихэнд хэлсэн шиг байгалийн циклээр хийдэг явж байгаа ч гэсэн нэг сүүлийн нэг 200 орчим жилийн хугацаанд эрчимтэй явагдсан. Энэ бол яалтчгүй хүний үйл ажиллагаатай шууд холбогдолтой гэдгийг бол эрдэмтэн судлаачдад одоо ингэ нотлоод харуулж байна. За Монгол орны хувьд бол бид нар дэлхийн дулаарлалт энэ хүлэмжийн ялгаруулалтанд оруулах хувь нь бол асар бага байдаг. 0.8 1 орчим хувь гэж яригддаг гэдэг чинь нэг хүнд ногдох хүлэмжийн ялгаруулсаар бас нэлээд дээгүр байр дороод явж байгаа юм л та. Тэгэхээр энэ бол яалч хүний нөлөө болон энэ байгалийн өөрийнх нь хоёр үзүүлэлттэй юм байна тийм байна. Бидний одоо газар зүүн байдлын хувьд одоо яг харахгүй бидний урд төрш маань одоо хамгийн их нүүрс хүчлийг үйлдвэрлэдэг улс дэлхийд гээд байгаа тийм ээ. Энэ тэдний үйлдвэрлээд байгаа энэ нүүрс хүчил маань одоо Монголын цаг агаарт хэр нөлөөтэй байна? Нөлөөлж байлгүй бодвол яг хоо глобал төвшөнд болон бүс нутгийн төвшөнд бол мэдээж бүх зүйл харилцан уялдаа холбоотой тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Бид нар уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, хүлэмжийн ялгарлыг сааруулах, за тэгээд сүрэн зогсох, дасан зогцох эдгээр арга хэмжээг бол одоо ганцхан манай улс төдийгүй дэлхийн нийтээр улс болгон өөрийн гэсэн хувь нэмрээ тодорхойлоод хэрэгжүүлээ явж байна л да. Яг хуу шууд утгаараа зарим улсууд одоо талуудын байгууллага дээр хүртгэлдэг. Бид нар маш багаар ялгаруулдаг. Бид нар бол магадгүй хохирогч улс. Энэ утгаараа бид нар одоо илүү давуу эрхийг одоо энэ магадгүй уур амьсгалын санхүүжилтаас ч юм уу
авах ер нь хэрэгцээ шаардлага байна. Бид бол хөгжиж буй улс. Тэгээд магадгүй нөгөө талаараа бид нар бас энэ том хөгжингүй улсуудын ялгаруулалтыг баг хохирогч юм шүү гэдэг бас мессежийг илээд удаас гаргаж ирдэг л да. Монголчууд бид нар тийм мэдээлэл хийгээд байгаа юм уу те? Монгол бол биш. Одоо яг манайхтай адилхан хөгжиж буй улс хөлөмжийн ялгарсан улсад багтай тийм асуудаас. За тэгээ хүндрэлт маань ийм одоо аюултай ингээд тулгараад ингээд одоо нэгдээд хэдүүлээ энтэй тэмцэх хэрэгтэй байна гэдээ ингээд ойлгосон тийм ээ. Тэгээд ингээд Киотогийн протокол гэж байдаг юм байна. Парисын гэрээ гэж ийм хоёр одоо чухал баримт бичиг байдаг юм байна тийм ээ. Энэ талаар одоо тавч мэдээлэл өгөөч. За Киотогийн протоколоос эхлэе гэж бодож байна. Киотогийн протокол бол анх гарахдаа яг миний сайн хэлсэнчлэн улс орон болгон харилцан адилгүй хэмжээгээр хөлөмжийн хийг ялгаруулж байна. Тэгэхээр хөгжингүй улсууд нь магадгүй арай илүү үүрэг хариуцлага үүрий. За тэгээ бид нар энэ нэг шийдэх одоо гаргалгаан одоо энэ технологи дамжуулах энэ үйлдвэрлэлийн шат дамжлагууд дээр хөлөмжийн баг ялгаруулдаг болъё гэх мэтчлэнгээр явж ирсэн. 2015 онд Парисын хэлэлцээрийг баталсан шалтгаан гэх юм бол бидний одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хангалтгүй байна. Энэ хязгаараа үргэлжлээд байх юм бол бид нар энэ байгаль цаг уурын нөхцөл байдал одоо энэ экосистемийн тэнцвэр алдагдах байдлыг зогсоох юм боломжгүй болох гэдэг. Тийм учраас улс орон болгон өөрийн хэмжээндээ авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж гаргаж ирье. За тэгээд бид нар одоо үүнийг NDC буюу үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж яриад байгаа. За тэгээд энэ Парисын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш нэгтээ орсон 196 улс байдаг. Монгол улс маань Парисын хэлэлцээрт аль биесээр нэгдэн улс орсны хувьд энэ өөрийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийг одоо 3 дахь удаага сайхан ингээд батлаад хэрэгжүүлээд явж байна. Үүний маань одоо цаад одоо концепт санаа нэх юм бол улс орон болох одоо энэ Парисын хэлэлцээрийн хүрээнд NDC үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэдэг зүйл маань бол шууд өгч байгаа одоо амлалт гэж зарим хүмүүс ярьдаг. Гэхдээ энэ маань бол амлалт гэхээс илүүр энэ амлалтандаа бид нар хүрэхгүй байлаа гэдээ одоо шууд хариуцлага тооцно гэсэн үг бол биш. Гэхдээ бид нар энэ дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлээд энэ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлалын эсрэг хувь нэмрээ оруулаад явах юм бол замагдгүй цаат утгаараа бидэнд одоо орж ирэх одоо энэ уур амьсгалын санхүүжилт гэдэг юм уу, ногоон зээл гэдэг юм уу, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг бас татах илүү боломжтой. За тэгээд энэ маань магадгүй цаагаараа бас бид нар Монгол улс маань энэ дэлхийн нийтийн нэгдэх санаачлага конвенцийн гишүүн орныхоо хувьд ингээд үүрэг аваад тэрийг хангалттай ингээд биелүүлээд явж шүү гэдээ олон улс юм тайлгнах тийм боломжтой байна. Тэгээ Парисын хэлэлцээр бас хэд хэдэн шинэлэг зүйлүүд байгаа. Тэгээ магадгүй өнөөдрийн бас хэлэлцүүлэх институттэй холбогдож байгаа учраас дараа нь магадгүй Парисын хэлэлцээрийг бид нар бас хэд хэдэн удаас дуртаад ярилцах гэж бодож байна. Нэмэлт юм. Киотогийн протоколыг бол 1997 онд анх үүссэн. Тэрэнд бол улс орнууд нэгдэж нөгөөс сойрхон батлах гэдэг тийм ээ. Тэр процесс нь 2005 он хүртэл явцсан. Тэрэнд бол миний мэдхээр бол Америкийн нэгдсэн улс нэгдээгүй байдаг тийм анханасаа. Тэгээд энэ Киотогийн протоколын хэрэгжилт нь болохоор нөгөө CDM буюу Clean Development Mechanism гэдгээр одоо бол хөгжсөн орн хөгжиж байгаа оронд чиглэсэн тийм ээ одоо хөрөнгө оруулалт хийхтэй технологийн одоо төсөл хэрэгжүүлж энэний хариуд хөгжингүй орнуудын одоо энэ дэлхийн дулаалалт одоо нэмэр болж байгаа ялгарлын хэмжээгээ бууруулах тийм ээ тийм тооцох механизм анх гэж одоо үүссэн л гэж бодож болно тийм ээ. Тэгээд нодлон жил 2025 оны 11 сард Киотогийн протоколын ер нь хамгийн сүүлийн төсөл нь дуусгарлсан баг. Тий. Тэднэр нь зарим төслүүд нь бол Парисын гэрээ рүү 6-гийн 2 тий 6-гийн 4 рүү шилжсэн бас тийм тохиолдлууд бас одоо явагдаж байгаа тийм. Тэгвэл одоо Киотогийн тэр протокол бол одоо хүчингү болоод үйлчилж байгаа нэг баримт бичиг нь бол энэ Парисын гэрээ бол таарч байна уу тий? Парисын гэрээ л. Тэгээ Парисын гэрээ чи 2015 онд тийм ээ. Манай улс 2019 онд анхны үндэсний тодорхойлсон хувь нэмрээ баримтыг гарлаа 20 онд явуулсан тийм үү? Тийм үндэсний тодорхойлсон хувь нэмрийг бол сая бид нар 2025 оны 9 сард 3 удаа шинжилсэн баталсан байгаа. Тэрний тухай тэ ярина. Тийм. Тэгээд энэ Америкийн нэгдсэн улсын гэрээнд одоо хүртэл нэгдээг байгаа юм байна тийм үү? Парисын гэрээнээс гарчлуу яалаа. Трампын
одоо Трамп ерөнхийлөгч болоод ерөнхийдөө гарсан. Гарцсан тий. Тэгээ манай хүн ч бүр ерөнхийлөгч болоод хэлсэн шүү дээ. Бид нэр ер нь бол шатаах болно. Тийм ээ. Одоо нөө улсынхаа хөгжлийг л бодож л тэгж хэлээд ах шиг байгаа юм. Ер нь тийм баг шүү. Таны зөв тий. Тэгээд тийм юм хэлсэн. Одоо тэгээд тэр гэрээ маань одоо энэ хамгийн том эдийн засгийн хүчрэх гүрэн ийм юм ярьчихаар энэ гэрээнийг маань хэрэгжил тентэр одоо цаашаа хэрхэн яаж явах юм бол гэсэн бас нэг тийм эмзэглэж юм одоо тийм үүсэж байгаа. Миний хувьд бол энэ дээр та ямар тайлбар вэ? Наадах таны хэлж байгаатай бол би санал нэг байна л да. Ягаад гэвэл дэлхийд хамгийн их одоо нүүрс төрөгчийн хүлэмжийн хийг ялгаруулж байгаа 4 улсын нэг нь бол Америк нэгдсэн улс тийм ээ. Хятад номер 1, дараа нь Америк нэгдсэн улс, дараа нь Орос ч юм уу, тэгээ Энтгэх ч юм уу, ингээд нэг 4 улс байгаа шүү дээ. Тэгээ Америк нэгдсэн улс чинь гараа явчихлаар энэ Парисын гэрээний хэрэгжилт одоо энэ юм дээр бас нэг сонин байдал үүсэх бас магадлал байх уу юм. Тэр талаар ер нь одоо энэ гэрээний улсууд маань энэ өдөртөх байгууллагууд маань юу гэж энэ талаар ер нь коммент энэ хэлсэн үү ер нь? За энэ маань мэдээж хүндрэл бэрхшээл сорилтуудыг дагуулж байна. Гэхдээ мэдээж бид нар боломж олцоо одоо цаашдын одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөлтүүд дээр бас мэдээж эргэж хараад явах боломжтой байх. Дэлхийд дээр ганцхан Америк нэгдсэн улсын санхүүжилт дээр энэ уур амьсгалын санхүүжилт хөрөнгө оруулалт тогтоогүй учраас одоо бусад улсууд за магадгүй энэ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төсвөлж байгаа төсөв мөнгө бас тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд явах. За ер нь эхнээсээ ч гэсэн тэгээд эхэлсэн байгаа. За тэгвэл мэдээж дандаа юм чигээрээ байхгүй бах. Энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол бодит аюул, бодит эрсдэл энэ бол зайлшгүй даван туулах, сөрөн зогсох шаардлагатай зүйл учраас одоо энэ явдал төр зүрх хаа гэж боддог. Бас юм байж магадгүй. Тий, тэгээд энэ нөгөө Парисын гэрээн дээр нөлөө манай ерөнхийлөгч Үрэлсөх маань их том амлалт авцсан. Тэр баг энэ хөлөмжийн хөв 0 болох хөлөө юу вэ? Харин ч тийм биш үлээ. Нэг том амлалт авсан шүү дээ. Тий, энэ талаар 2050 он гэхэд тийм ээ. Тийм 2050 он гэхэд энэ болохоор хөлөмжийн ялгаруулалт болон шингээлт бидний хөлөмжийн ялгаруулалтыг ярихаар мэдээж бид нар агаар мандал руу хөлөмжийн хийг ялгаруулж байна. Гэхдээ бас эсрэгээрээ одоо энэ хөрсөнд болон ой модонд энэ агаар мандалд байгаа хөлөмжийн хий одоо ялангуяа CO2 маань буцаад фотосинтезийн үйл явцаар буцаа шингэж байна. Энийг бид нар шингээлт гэж тооцоод байгаа. Тэгэхээр бид нар одоо яг цэвэр ялгаруулалтынхаа хэмжээнээс шингээлтийг хасж байгаа гаргаж ирж байгаа юм л да. Тэгэхээр тэрхүү амлалт маань болохоор 2050 он гэхэд Монгол улс хөлөмжийн ялгаруулалт болсон шингээлт хийх хэмжээний зүрэг тэглэнээс гэсэн амлалт юм л да. Одоо энэ маань одоо мэдээж тэр бом мод үндэсний хөдөлгөөнтэй холбогдож байгаа. За одоо энэ хэд дөрөөдсөн бэлчээрийг бид нар нөхөс эргэж чадах юм бол энэ маань бас хөрсний шингээлтийг нэмэгдүүлнэ. За тэгэхээр бид нар хэдийгээр тодорхой хэмжээнд хөлөмжийн ялгаруулах хэдий ч энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм бол магадгүй энэ шингээлт болон ялгаруулалтын зүрх маань тэглэгдэх бас боломжтой. Нэмэлт байна энэ тэр. Яг уу манай Монголын хувьд бол одоо нутгийнхаа хувьд ингээ харахаар бидэнд бол хөрсний дороотл гэж ярьж байгаа тийм ээ. Бидэнд бол 100-аад сая гектар бэлчээрийн талбай тийм ээ. Үүний дороотл бол айгүй өндөр түвшинд явагдаж байгаа. Дэлхийд бол одоо нүүрс төрөгчийн шингээлтээр бол хамгийн их өөртөө шингээдэг зүйл нь бол далаа тийм ээ. Тийм үү. Тийм 40 мянган гигатон тийм өөртөө хадгалж идэг, барьж идэг гэдэг. Хоёрт нь бол хөрс явж байгаа баг тийм. Хөрсний шингээлт бол нэг 2500-аас нэг 3000 гигатон тийм. Тэгээ манай Монгол хөрсөө энэ доройтлоо сэргийх юм бол бид нэр одоо энэ net zero гэдэг 2050 онд тийм. Энд бол энэ чиглэл рүүгээ энэ шингээлтийг тооцож чадах юм бол бас нэлээх хувь нэмэр болно гэсэн боломж харагдаж байгаа. Мэдээж хэрэг тэрбум мод бол үүрэг. Тэрний нэг юу шүү дээ тийм. Тэгэхээр энэ тоог ингээд харьцуулахлаар хөрсний шингээлт ч. Тийм. За тэгэд саяхан одоо 9 сард гэсэн баха танай байгууллагаа санаачлаад одоо энэ Монгол улсынхаа авсан үүрэг энэ юмыг одоо биелүүлэх энэ тулд засгийн газрын юм юу батлуулсан байлээ тогтоол тийм ээ.
энэ 2000-аас 2025-аас 35 оны хооронд одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө. Тэгээ энэ баримт бичгийн талаар та нэг тодорхой мэдээлэл өгөөч. За үндэсний тодорхойлсон хувь нэмэр энэ бол саяны ажлыг манай байгууллагын санаачлагаар танаа байл. Тэгтээ байж уучлаарай. Эхлээд энэ үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл гэдэг нэг сайхан тайлбарлаж өгч тий. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл гэдэг манай байгууллага бол нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан одоо ИВСЛ гэж тодорхойлж болно. Манай гишүүн одоо орон гэх юм бол 140 хөгжингүй болон хөгжиж буй улсууд орсон байдаг. За мөн 110 орчим байгууллагууд нэгдэж орсон байдаг. Энд маань одоо бидний нэрлэлцээрснээр хөгжлийн түнш байгууллагууд буюу одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн агентлагууд гэх мэтчлэн эдгээр байгууллагууд маань бүгд нэгдээд эвсэл болоод тэр маань одоо энэ үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлээр дамжиж одоо гишүүн улс орнууд болон хөгжлийн түнш байгууллагууд хоорондоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудыг биелүүлэхэд илүү хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг дээр одоо ингэ ажиллаж байгаа юм л да. За тэгээд үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэсэн бичиг баримт маань сая таны хэлснээр 2025 оны 9-р сарын 10-ны өдрийн засгийн газрын 91-р тогтоолоор ингээд батлагтаад гарлаа. 3 удаагийн баримтч гэж байгаа учраас он цагийн дарааллын хувьд ярихад бас бид нар Парис хэлцээрт нэгдэн орсныхоо дараа INDC буюу зорилтод хувь нэмрээ тодорхойлсон байдаг. Энэ дээр бол бид нар нэг 14 орчим хувиар хүлэмжийн ялгарлаа ер нь бууруулах боломжтой 30 он хүртэл гээд гаргаж ирсэн байгаа. Тэгээд Парис хэлцээрийн дагуу улс орон бүр гишүүн улс орон бүр 5 жил тутамдаа энэхүү зорилттой эргэн хараад за бид нар одоо аль салбартаа ямар арга хэмжээг хэрэгжүүлвэл энэ зорилтоо одоо ахиулан шинжлэх боломжтой юм бэ гэд бүх улсад шинжлэх шаардлагатай байдаг 5 жил тутамдаа. Энэ утгаараа одоо 2019 онд 2 дахь удаага шинжилээд 2020 онд конвенцийн газар хүргүүлсэн байдаг. За тэгээ сая буюу 3 дахь удаага 2025 онд батлаа явж байгаа. Тэгээд энэ дээр бид нар үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэхээр одоо хоёр бас нэг өөр зорилтуудыг төвшүүлээд байгаа юм л та. Эхнийх нь болохоор одоо нөхцөлд бус буюу Монгол улс өөрийнхөө чадамж болцоогоороо хүлэмжийн ялгарлаа хэрхэн бууруулах боломжтой байгаа юм бэ гэдэг. Тэгэд сая шинжлэхтэн батлагдсан баримт бичгэн дээр бол бид нар 2035 он буюу эх 10 жилдээ өөрсдийнхөө нөөц болцоогоор зорилтод салбарууд буюу одоо энэ хүлэмжийн ялгарлал ихтэй одоо бууруулах боломжтой салбарууд дээр арга хэмжээнүүдийг тооцоолоо хийснийхээ үндсэн дээр эх 10 жилд бид нар өөрсдөө нөөц болцоогоор нэг 30.3% буюу 24.7 сая нөөц зөрөгчтэй тэнцвүүц буюу CO2 equivalent гэж бид нар яриаддаг. Энэ хэмжээгээр нь бууруулах боломжтой гэдэг зорилтыг ерөнхийдөө ахиулан шинжилсэн. Өмнөх NDC дээр яаж байсан бэ гэхээр бид нар 2030 он хүртэл 22.7% буюу 16.8 сая тонноор нь бууруулна гэсэн зорилттой байсан юм л да. Энэ удаагийн NDC дээр бид нар дасан зохицох арга хэмжээ болон салбар дундын энэ зохицуултын арга хэмжээнүүд гэж нэлээд энэ NDC гэдэг баримт бичгийг зүгээр одоо нэг 5 10 хүн сууж чад гаргаж байгаагүй. Энэхүү баримт бичгийг сүүлийн 1 жилийн хугацаанд зөвхөн төр талаас их нэг 40 гаруй байгууллага байсан санагдаж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан 11 ажлын хэсэг. За нийт нэг 100 гаруй хүмүүс. За тэгээд энэ дээр бол одоо салбарын яамдууд маань орж байна. Агентлагууд маань. За одоо тэгээд онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн засаг даргын хамгийн газар гэх мэтчлэн одоо төр талаас оролцоод. За тэгээд мөн олон улсын байгууллагуудаасаа дэмжлэг тусалцаа аваад тэгээд төр хувийн хвшил, иргэн нийгмийн оролцоо, эрдэмтэн судлаач тэгээд 100 гаруй хүний одоо 6 сараас 1 жилийн хугацаанд боловсруулсан юм гэвэл зорилт арга хэмжээнүүдэд тодорхойлоод гаргаж ирж байгаа юм да. Тэгээд манай орны нэг онцлог гэх юм бол зөвхөн эрчим хүчний салбар, барилга, зам тээвэр төр хүлэмжийн ялгарлаа бууруулахаас гадна энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ шаардлага байна. Ягаад тэгэхээр Монгол ормоо сая хийсэнчлэн энэ уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл өндөртэй учраас ялангуяа энэ хөдөө орон нутагт яг энэ байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдэд энэ экосистемд энэ биологийн олон янз байдалд хэрхэн нөлөөлөд байгаа юм бэ? Үүнийг сүрэн зогсох, даван зогсох, одоо дасан зохицох ямар боломж болцоо байгаа юм бэ гэдгийг бас 10 салбарын хүрээнд тодорхойлон гаргасан байгаа. Үүн дээр одоо шинээр боловсрол, соёлын салбар нэгдэж орлоо. За өмнөх үндэсний тодорхойлсон өмнөр дээр бас орхигдсон байсан одоо энэ гендерийн мэдрэмжтэй төлөвлөлт. Одоо салбар болгон дээр бид нар гендерийн мэдрэмжтэй төлөвлөлтийг хэрхэн хийх юм бэ? Одоо энэ нийгмийн цөөнх эрсдэл өндөртэй одоо энэ
хөдөө орон нутагт ялангуяа байгаа энэ одоо өрх толгоосон эрэгтэй малчин гэлсэн одоо их хэрэгт боллоо. Энэ чиглэлийн асуудлуудыг бас харгасч үзье бас зорьсон байгаа. За тэгээд энэ бол бүгд нөгөө нөхцөлт бус арга хэмжээ байлаа. Үрийн садныг яригдах юм бол бид нар одоо энэ нөхцөлт арга хэмжээ буюу одоо өртөг өндөртэй одоо CCS гэж бас бид нар сүүлийн жил нэлээд ярьлаа. Нүүрс зөрөгчийн ялгарлагыг их үүсрээс нь барьж аваад одоо газрын доор хоримтлуулан хадгалах, за магадгүй зөрүүлээд метан хий холборлох. Энэ бол асар өндөр өртгөх технологи. За тэгэхээр бидэрт бол энэ боломж нь бол байна. Энийг бол Монгол улсад хэрэгжүүлэх болно. Гэхдээ бидэрт олон улсын одоо тусламж дэмжлэг шаардлагатай байгаа юм шиг гэдэг үдэн дээр энэ нөхцөлт арга хэмжээ гэдэг зүйлсүүд бас ингээд орж ирж байгаа. За тэгээ үүн дээр бас нэмэгдэх нь одоо энэ газар ашиглалтын өөрчлөлт болон ойн салбар гэдээ орж ирж байгаа. Энэ маань нөгөө шингээлтийн асуудлууд. За ингээд энэ бүхнийг хараад үзэх юм бол Монгол улс 2035 он гэхэд өөрсдийнхөө нөхцөл болцоогоор нэг 30.3%. За тэгээд энэ нөхцөлт арга хэмжээ болон ойн шингээлтийг орох юм бол нэг 52.8% хүртэл бууруулах боломж байна гэж байгаа юм байна. За энэ маань нэлээд өндөр тоо бас сонсогдох байх. Гэхдээ ер нь бол бид нэр дэлхийн дундаж орчин байгаа. За зарим улсууд бол бүр хэд дамжлаг буюу 60%, 70% хүртэл бууруулнаа гэсэн юм зорилтыг бол төвшүүлээд явж байгаа. Нэмэлт тийм байна. Яг уу Тамирын ярьснаар бол түрүүн тэр метаныг шингээх энэ гэж байна шүү дээ. Энэ бол илүү нөгөө карбон кредитийн төрөл рүүгээ орчих гээд байна та. Тэгэхээр тэгвэл одоо нөгөө карбон кредит рүүгээ орно. Манай энэ хилцүүлийн одоо энэ хоёр дахь нь гэх юм уу карбоны зах зээл гэдэг одоо энэ чухал юм. Миний хувьд бол энэ нэвтрүүлгийг гол хийх болсон үндсэн шалтгаан энэ юм байгаа шүү дээ. Тэгээ зүгээр би хувийнхээ хувьд энэ асуудлыг анх би 3 жилийн өмнө сонсчод карбон кредит гэдэг тэр одоо мэдлэг гэжтэй энэ юуг анх би сонсчод энэ хэрэгтэй юм байна гэж өөртөө бас бодоод энэний тухай бас нэлээд бас амьдаа юм үзэж харж энийг одоо энэ олон нийтэд Монголынхаа нийгэмд мэдүүлэх юмсан гэж хүсэж явсан юм аа. Тэгээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бас хийж байгаа. За тэгээд миний зүгээр хувийн ойлголт юу гэхээр энийг хүлэмжийн хийгээ бид нар ингээ бууруулж чадах юм бол энэ одоо энэ том сангуудаас энэ ногоон хөгжлийн сан мангуудаас за зээл авч болдго юм байна. Эсвэл бүр зээл биш гэхэд одоо нөхөн төлбөр мөнгөний хэлбэрээр авч болдго юм байна гэсэн ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ дээр гурлаа одоо хамгийн сайн тайлбарыг энэ үзэгчдэд өгөх хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ карбон кредит гэж энэ нэршил маань одоо дотроо яаж хуваагдгийг тэр маань одоо Монгол улсад бид нар яаж тэрийг ашиглаж болох юм тэр дотроо аж ахуйн нэгжүүд хувийн хвшил хувь хүн одоо энэ дээр ямар өгөөчтэй одоо энэ дээр оролцож болох вэ гэсэн ийм асуулт. За Парисын хэлцээрийн бас нэг шинэлэг зүйл нь 6 дугаар зүйл буюу энэ карбоны зах зээлийн асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн байгаа юм л да. За энэ дээр бас зохицуулалттай болон сайн дурын гэсэн бас хоёр үндсэн бүлэгт хуваагдаад байгаа. За тэгэхээр дэлхийн нийтийн чиг хандлага бол яалтчгүй карбоны зах зээл рүү явж байна. Энэ бол нэлээд өндөр санхүүжилтийг бас дагуулж байна. Үндсэн концепт онцлох юм бол бид нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн ялгарлыг бууруулах тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлье. Нэг бол шингээлтэд нэмэгдүүлье, нэг бол энэ ялгарч байгаа хүлэмжийн ялгарлаа бууруулъя. За үүнийхээ үндсэн дээр түүгээрээ орлогыг бий болгоё. За энэ орлого маань одоо цаашлаад хөрөнгө оруулалтыг татнаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ялангуяа Монгол орны хувьд бол бидэнд өргөн удам газар нутаг байна. Бидэрт энэ уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх хүлэмжийн ялгарлыг бууруулах бараг л салбар болгонд хэрэгцээ шаардлага боломжууд бас байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ дэлхийн нийтийн чиг хандлагатай бол хөлс нийлүүлэн хандах нь бол зөв байх. Гэхдээ үүнд маань одоо ганцхан манай улсуудыг бүхэл улсууд маань одоо шинэлэг зүйл болж байна шүү дээ. Одоо саяхан Парисын хэлцээрийн 10 жилийн хой өнгөрсөн жил боллоо. Үүнээр ярьж байхад бол энэ улс орнууд сая нөгөө миний ярьсан үндсээ турхасан хувь нэмрийнхээ хэрэгжилтийг биелүүлэхэд энэ нүүрс төрөгчийн зах зээл гэдэг зүйл дээр бас оролцсноор бид нар энэ хувь хэмжээндээ нь хүрэх за магадгүй зарим хэрэгжээгүй арга хэмжээнийхээ хувь хэмжээг нөхөж олох ийм боломжууд гарч ирж байгаа. За тэгээд карбон кредит дээр ярихад бол бид нар карбон кредит тооцож гаргахын тулд энэ бол нэлээд цаг хугацаа, судалгаа, хөрөнгө оруулалт шаардсан ийм тодорхой арга хэмжээ байгаа. За тэгээд магадгүй энэ тал дээр манай
урхсантай нэлээд туршлагатай байх гэж бодож байна. Тийм. За, carbon credit гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй байна тийм ээ. Яа, carbon credit гэдэг маань бол агаар мандлаас 1 метрик тонн хүлэмжийн хийг одоо зайлсхийх, зайлуулах, шингээх энэ төлбөрийн нэг хэрэгсэл гэрчлэгээ гэж ойлгож болно тийм ээ. Одоо нэг хийсвэр тийм ээ, сертификат гэж ойлгож болно. За 1 тонн хүлэмжийн одоо хий гэж яриад байгаа тийм эквивалент хүмүүс болохоор CO2 буюу нүүрс төрөгч гэж илүү их төлхөө ойлгоод байгаа. Үнээр дээр бол энэ маань бол хүлэмжийн хийг бүрдүүлдэг метан, азотын эсэл, за тэгээ фторын оролттой энэ хүний үйл ажиллагаанаас гардаг одоо энэ хийнүүд шүү дээ, одоо хөрөгчний одоо хөрвөх янз бүрийн эднэрийг нэг юм таблицанд хөрвүүлээд тийм ээ. Тэгээд нэгжээр нь суураар нь бол нүүрс төрөгчийн хийг авцсан тий. Нэг гэсэн потенциал одоо индекстэй хөө коэффициенттай. Метан гэхэд бол 25 таа байдаг жишээлбэл тийм ээ. 25 30 гэж ярьдаг. Тэгэхээр 1 тонн метаныг агаар мандалд ялгаруулахад 25-аас 30 тонн нүүрс төрөгчийн хийтэй тэнцвэж. Хүний үйл ажиллагаанаас одоо ялгардаг тэр фторжуулсан тий хийнүүд биш. Тэд нар бол бүр 10,000 тэртэй индекстэй. Нэгсэндөө фтор агуулсан тэр одоо 1 тонн гэж бодлоо шүү дээ. Тэр маань тэнцүү 1000-аас 10,000 тонн тий нүүрс төрөгчтэй. Тий тэнцвүүцэдэг. Тэгэхээр эдний бүгдийг нэгтгээд 1 тонн хүлэмжийн хий гэж ингэж ойлголт гаргасан байхгүй Эрдэнэтэд. Энэ маань тэнцүү 1 карбон кредит гэж явдаг. Карбон кредитийн зах зээл маань бол 2 хэсгээс бүрддэг тийм ээ. Нэг нь бол сайн дурынх, нөгөөх нь бол зохицуулалттай гэж явдаг. Тийм зохицуулалттай карбон кредит. Дэлхийд бол карбон кредитийн одоо 38 тийм зах зээл гэж ярих уу та тий маркет гэж байдаг гэж яригддаг. За хамгийн анхдагч болох нь 2005 онд байгуулагдсан. Европын холбооны улсын 17 улс нэмэх нь Исланд, Норвег, Лихтенштейн баха. Эднэрийг нэгтгсэн одоо тэр платформ байна. За энэ нь бол хамгийн өндөр борлуулалттай. Энэ дотор бол одоо compliance carbon credit гэдэг нь хэрэгжилдэг гэхүү те. Тэгээ Европын холбооны улсын жишээл бол 10 гаруй мянган аж ахуй нэгж одоо цахилгаан станцууд энэ төмрийн айлуулах үйлдвэр тийм ээ, цементийн үйлдвэр ч гэдэг юм те. Эднэрийг ингээд оруулаад тэрэн дээр cap and трейд системээр те борлуулалт нь явагддаг юм байдаг тийм ээ. Америкийн нэгдсэн улсын Калифорнигийн cap and trade систем гэдэг бас том одоо арилжааны платформ гэхүүд зах зээл байна. Тэгээд манай урд түвш тэр платформ гэдэг чинь би нэг том мөнгөтэй сан гэж ойлгоод байгаа зөв. Сан биш. Тэн дээр арилжаа явагдана одоо. Тий. Тий, Европын холбооны улс дотор бол явагдана. Өнөөдрийн байдлаар бол нэг карбон кредит нь тэнд бол бараг 100 евро хүрч. Нэг 2 сарын өмнө 83 евро дээр явжсэн тий нэг карбон кредит. Хятадууд 21 онд өөрсдийнхөө үндэсний бас яг ийм адилхан emission trade system гэдэг чинь ялгаруулалтын арилжааны систем үүсгэсэн. Хятадыг бол бас айгүй том. Тэр арилжаанд орж байгаа тэр одоо цаатлын мөнгөн хөрөнгөний хаана хийн өгөх гээд байгаа юм. За Европ одоо зүгээр хар ухаанаар ойлгоод одоо Монгол улс энэ хүлэмжийн хийгээ багасхуул тэр арилжаанд ороод ч юм уу тэндээс бас нэг урамшуул авч болох юм байна гэж би бол ойлгоод яваад байдгийг. Энэ үнэн үү? Ер нь бол зарчмын хувьд бол үнэн. Зарчмын хувьд. Тийм. Гэхдээ Тамирын түрүүний одоо яг ярьжсэн сэдвээс ингээ харахаар манад тэр MRV тийм ээ хэмжих одоо тайлгнах баталгаажих тийм үндэсний тоолгын систем тийм энэ нэг стандарт олон улсаас гаргаад өгсөн байна тийм үү тийм ийм стандартаар л хэмжиж шүү энийг биелүүлвэл одоо хөрөнгө мөнгө өгч болох юм ач гэдэг юм уу тийм үү тийм тэгсэн тэрийн тоолдог барьдаг юм манад байхгүй байгаа юм уу? Яг манай Монгол улстай бол тийм юмуд нь шаардж байгаа. Ерөнхийдөө бол та саяны асуулт чинь жоохон холиод байгаа шиг санагдаж байна. За. Жишээлбэл одоо ингээд нүүрс төрөгчийн шингээлтийн төслийг аваад яриад үзье хуруулаа. Тийм ээ. Одоо манай бэлчээр дээр тий нүүрс шингээлт тий. Одоо нөгөө малын ялгцсан ялгцсыг ярьдаг. Бэлчээр гэвэл тийм биз дээ тий.
Өөр юм байна уу? Нөгөө юу фотосинтезер те өөртөө шингээж байгаа. Шингээлтийн яриад Тийм шингээлт. Тэрий чинь ингээд тооцоод карбон кредитийг үүсгэж болно. Тэрийг үүсгэхийн тулд болохоор жишээлбэл сайн дурын карбон кредитийг бол одоо дэлхийд энийг баталдаг тийм бие даасан байгууллагууд байна тийм ээ. Одоо аудитор гэж хэлэх үү тийм ээ. Тэд нэр өөрсдөө аргачлалтай методологи гэж ярьдаг. Тэр методологиороо тэд нар чи энийгээ хэмжиж баталгаажуулдаг байхгүй. Тэр карбон кредитийг. Бид нар тэгвэл дотроо хичнээн хэмжээд нэмэргүй байж тээ. Тэрийг гаднаас тэр экспертүүд нэрж хэмжиж баталгаажуулж ээж тийм үү? Тэгж ойлгох уу? Тийм. Аргачлал бид нар өөрсдийнхөө хувьд болж байна тийм ээ. Олон улсад одоо хүлэмж өргөцсөн гэвэл одоохондоо манай тийм аргачлал дутмаг байгаа. Тийм дутмаг байгаад энэ дэр зүгээр нэмээд мэдээлэл болгоод хэлэхэд энэ карбоны зах зээл дээр бол бид нар яг одоогор бэлтгэлээ бол хараахан бүрэн гүйцэд хангаагүй байгаа. За энэ дээр бид нар нөгөө сая хэлсэн Парисын хэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд бол ялангуяа 6-гийн 2, 6-гийн 4 дээр бол саяны нөгөө ярьж байгаа цогцолттой зах зээл болдог юм л да. Энэ дээр бол магадгүй 20 сентийн газар хоорондоо за бид нар ямар салбарт ямархуу арга хэмжээ хэрэгжүүлж магадгүй 10 жилийн дараа 30 жилийн дараа үр дүнд хүрэх вэ гэдгээ бас ярилцж тохирох ийм асуудал болж байгаа юм л да. Энэ дээр бид нар одоо шинэлэг гэж хэлж болох үз хэд хэдэн одоо нэр томьёо хүртэл одоо ингээд гараад явж байна тийм ээ. Одоо бид нар ИТМО гэж ярьсан улс хооронд шилжүүлэн тооцох одоо энэ хүлэмжийн ялгархлын бууралт гэдэг юм л та. Энэ маань болохоор бид нар 2 сэнц газар хамтраад нэг арга хэмжээг хэрэгжүүллээ. За тэгэх юм бол тухайн үүссэн кредитийг аль улстай тооцох вэ? Тэгэх юм бол тэр тухайн хүлээж авч байгаа улс нь өөрийнхөө одоо хүлэмжийн ялгархлын бууралт дээр нэмээд за магадгүй NDC-д тооцох юм уу? Тэгэж болохоор байгаа. За тэгмүүд эсэргээрээ нөгөө нэг зарж байгаа ус гэж одоо бид ойлгоод байгаа тийм ээ. Тэр усынхаас ол ингээд хасагдах хэрэгтэй болоо явж байгаа. Үнийг нь одоо бас ингээд нарийн цогцолтууд бол гарсан байдаг. За тэгээд Монгол улсын хувьд болохоор одоогийн байдлаар бол 3-4 тустай одоо самжижиг байгууллаад ер нь цаашид ойрын ирээдүйд бид нар энэ салбарт хамтарч ажиллая гэж тодорхойлж явж байна. Тэгэхээр үүн дээр бас мэдээж сэргийгт хэрчим хүч бол дээгүүр байранд орох бах. Тэгээ саяны амар өсгсөн захирлын хийсэн бэлчээртэй холбогдлоо бид нар үнэхээр хэмжээд баталгаажуулж чадах юм бол бид нар энэ зах зээл бол нээлттэй байгаа. Тэгэхээр нөгөө бидний яриад байгаа оролт гаралт бидэрт энэ нүүрстрэгчийн одоо бүртгэлжүүлэлт гэж яриад байгаа тийм ээ карбоны бүртгэлжүүлэлт. Энэ маань яагаад хэрэгтэй байгаа гэх юм бол бид нар энэ зах зээлд нэвтрэхийн тулд өөрсдийнхөө ялгаруулж байгаа хэмжээг бүрэн дүүрэн бүртгэлжүүлээд одоо тооцож чаддаг болох хэрэгтэй болж байгаа юм л та. Тэгээд аль салбараасаа бид нар ямар арга хэмжээгээр энэ зах зээл дээр оролцох боломж байгаа юм бэ гэдгийг нарийн гаргаж өгөх баг гэж бодож байна. Би зүгээр энэ манай нийслэлийн засаг дарга хэмээн Нямбатар дарга маань энэ тухай бас яриад эхэлсэн байлээ л дээ. Би мэдээнээс өөрийн ярьж байхын сонслоо. Тэгээд их зөв юм руу орох гэж байгаа юм байна гэд би бас дотроо бас тэр хүнийг бас дэмжиж байгаа юм. Тийм тэгээд тэр чи одоо нэг юу гэсэн бэ? Энэ нөгөө шахмал түүш биш одоо натаас орж ирж байгаа ч ямар түүш вүлээ? Хагас кокс. Хагас кокс. Тэрийг авсан иргэнд хүртэл одоо тэр кредит оноо бодох тийм систем рүү орж байгаа гэсэн тийм мэдээ байна лээ. Тэгэхээр энэ бол одоо манай хотын захиргаанаас энэ тал руу явах инхний алхмуудыг бас хийж байгаа юм байна. Миний хувьд бол их сайшаалтаа бас хүлээж авч байгаа юм. Зүгээр Нямбатар даргын хажууд ямар зөвлөхүүд одоо юу зөвлөд байгаа юм бол гэдг нь жоохон би гаднаас харахад жоохон эргэлзэлтэй харагдаад байгаа юм. Одоо өөрөө чи ярьж байгаа тэр их олон баталгаажуулалт юу мө хасах нэмэх гэл олон юм байна шүү дээ тийм ээ. Тэгээ тэр мөрийг одоо манай энэ нийслэлийн засаг даргын маань захирааныхан маань энийг одоо хэр судалж мэдсэн болоо гэдэг зүгээр миний өөрийн л хувийн нэг тийм эргэлзээ шүү дээ. Зүгээр энэ нэвтрүүлгийг үзчихээ бол бас энэ хоёр хүн бол одоо энэ чиглэлээр ялангуяа манай амар өсгөлэн захирал бол энэ талаараа бол маш их мэдээлэл цуглуулсан ийм хүн байгаа. Тэгээ энэ хүнтэй бас нэг уулзахад бас гэмгүй байхаа гэж би бодож байгаа юм. Баярлалаа. Тэгээ зүгээр ийм бас зүгээр хар ухаанаар бодоход бас нэг би зүгээр ингэж ойлгоод ирсэн байхгүй энэ чинь хэлбэржүүлсэн л арга юм шиг байгаа юм. Одоо нэг айл хашаатай айл яндангаа буулгадаг ч юм уу те одоо цахилгаан халаагаар шилждэг ч юм уу эсвэл бол
одоо юунда хашаандаа нэг хэдэн мод тарьдаг ч юм уу. Иймний болгоныг ингээд бид нэр одоо эрх хөрхөө байгууллаганд баталгаажуулаад тэр оноо моныг нөхөр дараа нь тэр айл тэр хувьд бас нэг мөнгө энэ төр орж ирдэг. Ийм бол ер нь бол болцоо бий байх тийм үү? Энийг одоо яаж ажил хэрэг болгох вэ гэдэг. Хэн энийг хийх ёстой юм? Засгийн газар хийх ёстой юм уу? Хэн хийх ёстой юм? За би зүгээр ерөнхий мэдээлэл өгөөд хамрагсгалан захирал цааш нь одоо нарийн яг хэрэгжүүлж байгаа хүний хувьд илүү тод дэвсгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид хэд ер нь ингээд том зургийг хараад үзэх юм бол энэ шинэ зах зээлтэй бид бол хөл нийлүүлэлт авах нь зөв. Гэхдээ үүнд нэгэн судалгаа хэрэгтэй, хууль эрх зүйн орчин маань хэрэгтэй. За сүүлийн хэдэн жил байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон эдийн засгийн хөгжлийн яамнаас хамтраад энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн боловсруулалтыг хийгээд явж байна л да. За энэ хууль маань одоо магадгүй ойрын үед батлагдаад гарах болов уу гэж найдаж байгаа. Энэ хуулийг дагаж гарах магадгүй журмууд дээр яг энэ нүүрс төрөгчийн зах зээлд хэрхэн оролцохын, хэн ямар үүрэг хүлээх юм, хэн баталгаажуулах юм. За энэ олон шат дамжлагуудыг тодорхой олгоод одоо нэг сайн яриад тэр хэмжээнд баталгаажуул тайлгналт гэдэг зохицуултаа бид нар гаргаж чадах юм бол энэ дээр бас нээлттэй байгаа. За олон улсад бол сайн туршлагууд байдаг. За одоо сайн жишээ гэх юм бол одоо зөвхөн уул усхаар салбарыг жишээд үзье л да. Одоо energy resource за степиг оф гэсэн юу вэ? Хэд хэдэн уурхаас яг өөрсдийнхөө хүлэмжийн ялгаруулалтыг бол ингээд хэмжээд манайд ч гэсэн дотоодын одоо чадхуйтай итгэмжлэгдсэн ийм байгууллагууд ихнээсээ байгуулагдаад одоо энэ хэмжилтийг яг олон улсын стандартын дагуу хэмжилтийг хийгээ явж байна. Тэгэхээр бид яг зархаас өмнө энэ хэмжиж чаддаг болох хэрэгтэй байгаа. Энэ бүртгэлийн системийг үүсгэх хэрэгтэй болоод байгаа. Энэ чиглэлийн ажил бол эхнээсээ хийгдэж явж байна. За магадгүй ойрын хэдэн жилдээ бол илүү боловсронгуй болоод хөгжөөд бусад улсуудтай засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж явахад бол одоо бүрэн боломж болцсон байх юм болоо гэж бодож байна. Таны саяны хийсэн кейс бол мэдээж сайн туршлага. Бид нар одоо Монгол ор маань сэргээд хэрчим хүчний хасар их нөөц баялагтай гэж ирдэг. Нартай өдрийн тоон 220 орчим байдаг. Илүүтэй буруусан аг бол. Тэгэхээр бидэрт энэ байгалийн аясаар байгаа энэ сэргээд хэрчим хүчийг бол үүсгэх боломж байна. За тэгээд энэ маань цааш руу явах юм бол энэ олон өрхүүдийн хэмжээнээс одоо цугларч байгаа энэ хэрчим хүчийг за магадгүй буцаагаад төвийн шугамд нийлүүлэх энэ боломж болцсон нь байгаа харагдаж байна. За тэгэхээр яг энэ чиглэлийн нарийн зохицуулалт бол одоохондоо хараахан гараагүй байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд энэ чиглэлийн одоо ингээд ажлууд хийгдэж явж байна гэдэг бол маш авуустай зүйл гэж бас бодож байна л да. Тэгэхээр зохицуулалт маань гарах нь бол ойлгомжтой. Олон улс ч гэсэн энэ бол явж байна. За тэгээд бид нар бас тодорхой хэмжээнд хийжээд бид нөө зохицуулалттай зах зээлд бол одоохонд тэр сайн дурын зах зээл гэж ирж байна тийм ээ. Одоо хинтээ ч одоо энэ өөрийнхөө үүсгэсэн гэртээтэйг бол хөдөлгөх боломжтой шүү дээ тийм ээ. Дотоодын хоёр компани ч гэсэн нэг нь ийм яриулахын хүрээндчүүд юм уу. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилгоор хин нэгний бууруулсан гэртээтэйг ямар нэгэн зохицуулалтгүйгээр худалдаад авах боломж нь бүх хүнд нээлттэй байгаад байгаа. Монгол улс ялангуяа сайн нөгөө бэлчээрийн чиглэлээр ч гэсэн бэлчээрийн менежментийн холбоо гэж санаж байна. Хэд хэдэн сумдад туршилт байдлаар хэрэгжүүлээд нэлээд амжилттай явж байгаа. Одоо нөгөө бэлчээрийг сэргээн ашиглах, нөхөн сэргээх, мод тарих, булаг шандыг хашч хамгаалах гэх мэтчлэн энэ ажил бол хийгдэж явж байгаа. Тэр одоо миний асуугаад байгаа юм тэр мөнгө төгрөг нь бид нэр яаж олж авах юм бэ гэж одоо тэр нөгөө тэрийг урамшуулж одоо тийшэл тэр хүнийг зөвтгүүлэх байдаг юм уу урамшуулалттай байж хүн тийм юм тамрагдах байх л гэж би бодоод байгаа юм л да. Тийм учраас таны лавлан асуу. Таны асуугаад байгаа юм чи ойлгож байна. Тэгээд Тамира сая хэлж тайлбарлаж байгаа чинь зөв байна л да. Бид нарт энэ хуулийн үндэслэл нь хэрэгтэй байна тийм. MRV-н хэрэгтэй байна. Тэрнээс таны нэрлсэн тэр одоо нүүрсийг ингэсэн ч гэдэм үү нарны панел тавиад те өөрийнх нь гэрээ халаалтыг шийдсэн ийм одоо айл өрхөд юм уу тэр карбон кредит юу гэдэг тэр тооцоолох энэ тэрийг бол зарчмын тул хийн болно. Явандаа хийх баг. Гэтэ тэрний чинь төлөө бид нэр методологи буюу аргачлал байх хэрэгтэй. Олон улс тэрөө бид нэ борлуулалт хий гэж бодвол. Карбоны чанар гэж байна. Тийм ээ. Карбоны чанарын чинь одоо айгүй өндөр чанартай болохын тулд одоо ялангуяа сайн дурын зах зээл тийм ээ. Сайн дурын карбон дээр бол айгүй олон нөхцөлийг биелүүлж ээж тэр карбоноо та бий болгоод баталгаажуулаад тэрий чинь олон улсын зах зээл дээр бол компаниуд дуртай явна. Тэрүүгээрээ та санхүүжилт авах гэсэн үг тийм ээ. Тэрнээс айгүй чанар муутай карбон кредит үүсгэх юм бол тэр бол байгалийн
авахгүй. Тийм байгаа шүү дээ. Технологи дээр суйрлагдсан одоо карбон тэр чанартай гэдэг нь өөрөө чинь дөрөв нэрсэн нэг азот мазот өндөр нөгөө 1000 коэффициент дээр хэлж байна уу? Биш. Тэр чинь бол нөгөө хүлэмжийн хий 1 тонн хүлэмжийн хий тэнцүү 1 карбон кредит гэдгийг 1 тонн хүлэмжийн хий гэдгийг чинь ойлголт нь тийм шүү гэдгийг тайлбарласан юм. Тэгэхээр ач холбогдолтой юу гэхээр тэр ямар бодисоор ярьдаг юм уу тэр чи юугаар одоо ингээд цөмөрө төсөлгөө бодъё тийм ээ. Жишээлбэл за би бол юуны бэлчээрийн шингээлттэй тал дээр бол одоо ингээд ажиллаж байгаа. Тэрэн дээр ихлээр тэр шингээлт дээр би ерөө сайн дурын карбон кредитийг үүсгэе гэх юм бол одоо методологи нь байх хэрэгтэй. Жишээлбэл Vera гэдэг байгууллага байна тий. Тэрний VM 0042 гэдэг хөдөө аж ахуйн газрын менежмент гэсэн методологи байна тий. Дэлхийд түлхэмшөрөгдсөн. Би тэрэнд нь өөрийнхөө төслийг хамруулж чадаад тэдний одоо юугаар ингээд карбон кредитээ үүсгэх юм бол тийм ээ. Одоо миний карбон кредитийн чанар бас нэг юм хэлнэ дээ. Тий. Нөгөө төгөр болохоор одоо энэ сайн дурын карбон кредитийг лейбл гэдэг те одоо нэг сүүлийн тийм юу гарч байгаа одоо яарлаг гэж хэлэх үү тийм ээ. Нэг 10 зарчим байдаг те. Тэр зарчмыг яг ингээд мөрдөд яг тэрийг баталгаажуулах юм бол тийм лейбл буюу яарлагтай карбон кредит бол маш өндөр үнэлэгдэж болно. Технологи дээр суйрлагдсан карбон кредит бид гаргаж чадвал жишээлбэл пиролизис гэж тийм ээ процессор бид нэр технологи дээр суйрлагдсан биочар гэж ярьдаг тий одоо тэр чинь орчуулвал био юу нүс. Энийний нэг карбон кредитийн үнэлгээ бол өнөөдөр бараг $1000 хүрэх боломжтой. Тийм ээ. Хөгжиний юу хэлээд байна үү? Үгүй. За жишээлбэл хөдөө аж ахуйн хаягдл байна шүү дээ. Хөдөө аж ахуйн салбараас гарч байгаа хаягдл. За хамгийн амархан жишээл малын бууц байна. Тийм. Малын бууцыг цөмөрөөд 320-с 500 градус дээр кислородгүй нөхцөлд тийм ээ. Ингээд боловсруулалт хийгээд тэндээс биочар гэж юм гарч ирдэ. Тэр болохоор барилгын материалд ашиглаж болно. Тэр өөртөө карбон буюу нүүрс төрөгчийг өөртөө 1000 буюу 1000-аас дээш жил хадгалах тийм чадaltaй тийм юм болчдөг байхгүй хувирд. Тэгэхээр тэрний карбон кредит чинь үнэлгээ өндөр байхгүй. Тэрүүгээр барьсан байшин болвол тэрийг чинь барилгын материалд ашиглаж болно. Шингээгээд авах юм. Хөрсөнд одоо бордоо хэлбэрээ хийж болно. Тэр чинь ингээ ус чигийг өөртөө айгүйх татж авдаг. Жишээлбэл. Зөв. Тий. Тэгэхээр технологи дээр одоо чанар гэж яриад байгаа ч л одоо иймэрхүү юм ийг л чанар гэж яриад байгаа. Тийм, карбоны чанар. Яаж баталгаажуулсан гэдэг. Тийм ээ. Тийм, ерөнхийдөө бол би ингээд юм дээр нь яриад байна л да. Тамирын хэлж байгаагаар бол Монгол улсд бол одоо ийм бүрдүүлж бид нэр дараагийн алхамд ороход бол амжилтанд хүрэх бүрэн болцоо гэнэ гэж байгаа нь одоо тэр хууль батлах тийм ээ. Тэгээд тэр үндэсний платформ тий тооллогын систем MRV эднэрийг бэлдсэн байх ёстой л та тий бид нар бол яг айгүйх цаг алдчихлаа гэж би дотор боддөг юм зүгээр хувийн хувьд бол тий би зүгээр таарын ярианаас сая ингээд юу ойлгоод ингээд бодогдоод байна гэхээр за энэ олон улсаас одоо бид нэр тэр үнэлүүлээд яагаад тэр санхүүжилт авах бол нэлээд зайтай байгаа юм байна. Бид нар чинь дотооддоо хуульгүй байгаа юм байна. Тэрийг яасан журмалсан юм байхгүй байгаа юм байна. Зүгээр дотоодын манай одоо том компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэдэг юм уу эдгээр нэгдээд бас нэг самбан байгуулад тэр тооцох маргачлаас өөрсдөө боловсруулаад тийм ээ иргэдийг идэвхжүүлэх аж ахуйн нэгжүүдэд идэвхжүүлэх тийм одоо зам л байгаа юм байна. Одоохондоо одоо тэр бид нар олон улсад гартар гэсэн тийм байж болох уу? Та бол дотоодын зах зээл гэж байна. Дотоодын зах зээл тийм бүрэн боломжтой. Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд таны сайн хэлсэнчлэн бид нар одоо 2030 хүртэл хүлэмжийн ялгарлыг тэдвээр бууруулснаа. Үүнийхээ хүрээнд бид нар одоо магадгүй кредит худалдаж авна ч юм уу. Энэ чиглэлийн ажил бол нээлттэй. Тэгээд сая нөгөө нэг жоохон хоёр өөр юм ярьснаа хоёулаа хооронд нь холцох шиг боллоо тийм. Нөгөө нэг хүлэмжийн ялгарлын нөгөө потенциал гэж яриад дефиг дулааруулах потенциал гэж яриад байгаа тийм ээ. Энэ маань болохоор нөгөө сая ярьсанчлан бид нар одоо инженеэр тооцох юм бол бид нар мал тооцох гэхдээ бүгдийг нь одоо инженеэр ойлгох нь бол хонь толгойж хэлжүүлэх тийм ээ. Яг түүнтэй адилхан бид хэд нөгөө нэг энэ азотын дутуу эсвэл метан одоо энэ хоёр гол хэм маань ихэд одоо нэг нь дэлхийн дулаард үзүүлэх нөлөө нь одоо нэг нь бүр ингээд 27 нөгөөх нь 260 эд 70 орчим байдаг санагдаж байна. Тэгээ нөгөө нэг гидрофторт хийнүүдийг тооцох юм бол энэ маань одоо магадгүй сайн нөгөө амарсан цэгцлэг хэлдгэр 100000 дахин илүү. Тэгэхээр бид нар ерөөсөө яг харж байгаа нь бол бид нар хэмжигтэй бол ганцхан нөгөө нэг нүүрс төрөгчд
өдөртөө дүүцэх нөө CO2 equivalent гэдгээр нас үндэслээд явчихна. За тэнгуүтээ энийг бид нар одоо маркет руу гаргалаа. Тэгэхээр одоо ямар хийгээс үл шалтгаалаад бид нар нэгжээр одоо энэ кредитийг үүсгэхээр болчихж байгаа юм л та. За тэгээ явахаар таасаа хэллээ шүү дээ. Олон улс яагаад ингэ хөрөнгө оруулалт гэж. Энд чинь одоо магадгүй зарим нь ингээд харах юмгүй барих бийгүү гэж ярьж шүү дээ. Тэгээд Монгол улсад эсрэгээр яагаад энэ боломж болцоо байгаа гэж одоо хараад байна вэ гэх юм бол одоо энгийнээр аваад үзэлтэй дахиад нэг үндэсний торхоос хувь нэмэр тийм ээ. Улс орн болгон өөрсдийн гэсэн одоо хувь нэмрийг тодорхойлоод гаргаад ирлээ. За Монгол орноос яг эсрэгээр нь аваад үз тийм ээ. Жижигхэн газар нутагтай хөгжингүй орн. Технологи нь бас нэлээд хөгжиж гисэн. За тэнцээд одоо хүлэмжийн ялгархлыг бууруулах арга хэмжээ гэх юм бол магадгүй технологийн шийдлүүд л гарах хэрэгтэй. За тэр маань одоо яг тухайн улсын одоо хүлэмжийн ялгархлыг бүр одоо 30-40% бууруулах ихээр бас хүндрэл бэрхшээлтэй байдаг байх хэрэгтэй. Тэнгүүд одоо манайх шиг өргөн удам газар нутагтай. За одоо ингээд урагтнаас хойш ингээд газар дороотод байгаа цөлчөөд байгаа. Энэ иймэрхүү улсуудад бол бүх салбарт арга хэмжээ хэрэгжүүлэх боломж байна. Тэгэхээр бид нар одоо зорилт салбаруудаа, зорилт арга хэмжээгээ дэвшүүлээд гаргаад ирэх юм бол одоо нэг улсын жишээ гэж авах юм бол одоо саяхан гэрээ байгуулсан Сингапур улсын жишээг бас авч болно л та. Сингапур улс болохоор томоохон аж ахуйн нэгж корпорациуд нь татвар гэж босдолдог тийм ээ. Тухайн татвар нь одоо энэ байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өрсөлдөө тэмцэх одоо санд хуримтлагдаж байна. Энд хуримтлагдсан мөнгөө одоо тухайн улсын засгийн газар одоо яг манайх шиг одоо өргөн удам газар нутагтай газар сэргээгтэрч мөчийг дэмжих юм уу? Газрын дороот за магадгүй тээврийн сартал барилгын салбар дээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр кредит тооцоод өөрийнхөө одоо нөгөө индексийн зорилт арга хэмжээнд дээр бас хувь хэмжээ тооцох бүрэн боломжтой болж байгаа юм л та. Гэвч тухайн улс маань болохоор өөрөө жижигхэн газар нутагтай за хувийн салбарууд нь яг танаас хэлсэн дотоодын зах зээлийг сонирхож байгаатай адилхан тийм томоохон хэмжээний корпорациуд бас байгаа юм. Яг энэ одоо механизм арга барилыг бид нараас дотооддоо төвтрүүлэх боломж олцоо байна. За бид нар хамгийн түрүүнд гол нь энэ бүртгэлжүүлэлтээ энэ оролт гартаас хэмжиж чаддаг болох хэрэгтэй гэж боддог. Тийм байна. Тэгээд мэтэл яг саяны хэлсэн дээр нэмэх юм бол одоо Монголын үндэсний том компаниуд гэж шүү дээ үйлдвэрлэгч одоо корпорациуд эдгээр дээр бол тэгвэл цаанаас нь кап тийм ээ тэр лимитийн тогтоож өгчтэй болно. Уучлаарай угаасаа одоо энэ аль компани байсан нөө татварынхаа 1% одоо нийгмийн одоо үйлсэд зориулж болдог болсон шүү дээ тийм ээ. Тий одоо тэгэхээр тэрийг одоо 1% бүгдийг байх гэхэд одоо манай том компаниуд MCS, Mac одоо юу гэдгийг эдгээр нийлээд тэр 1%-ийнхаа яд тэгвэл нэг 20-30% нийлүүлээд нэг сан болгоод тэгээд энэ ядаж Улаанбаатарынхаа энэ юмтай бас тэмцэх бас тэр чинь тийм таны хэлж байгаа зүг. Гэхдээ нөгөө төгөр тэр чинь яг яам болгон чиглэлээр нэг юу гаргасан байгаа шүү дээ. Одоо нэг юм тушаал гэх юм уу сайдын. Жишээлбэл байгаль орчны цагуурын өөрчлөлтийн яамны нодлон жилийн 2 сард гаргасан А93 гэж тогтоолын дагуу тийм ээ. Тэр утааг бууруулах тий янз бүрийн 100 энтергээл тэр дунд ч одоо сүүлд би таны нэвтрүүлэг тий нэг төхөөрөмжтэй тийм чиглэлтэй учраас бас яг таны хэлж байгаагаар тийм сан байгуулах тэгэхээр тэр нь тийм хуулийн заалтанда байхгүй бол бас тэр компаниудад бас нөгөө мотивац тийм ээ биш болчиход байгаа байхгүй. За. Тийм. Тэгэхээр заавал тэр нэг засгаас сүлийн зөвшөөрсөн салбар руу оруулах хэрэгтэй юм байна тий. За. Орлогын 1% бол татвар хангалттай гэдэг чинь. Тэгэхээр одоохондоо бол яг бидний яриад байгаа юм карбоныг тооцох тийм одоо албаны баримт бичиг байхгүй юм байна шүү дээ Монгол улс тий. Ер нь тэрэн дээрээ дутмаг л явж байгаа тий. Тийм байна. Одоо тэрийг л бичээд явж байгаа юм байна. Эхлээ хуулиа боловсруулж байгаа юм байна. Дараа нь батлагдсны хойно одоо бидний яриад байгаа энэ бүх баримт бичгүүд гарч ирэх хэрэгтэй юм байна. Тийм үү те? Тий. Энэ тал дээр магадгүй та дараагийн дугаартаа яг энэ уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа боловсруулж байгаа ажлын хэсгээс байт юм уу? За одоо энэ сая миний дурдсан энэ хүлэмжийн тооллогыг аль бие усаар хийж байгаа одоо хувийн хвшлийн төлөөлөл байт юм уу? За одоо нэг туршаад үдчихсэн энэ бэлчээрийг нөхөн сэргээх одоо ойжуулалт хийх энэ чиглэлээр бас тодорхой хэмжээний кредитийг тооцоолаад байгаа. Одоо эдгээр сайн туршлагуудаас та бас одоо нэвтрүүлэгтээ ураад авах юм бол танаа үзэгчдэд бас нэлээд одоо өнцгөөс нь харсан дэлгэрэнгүй мэдээлэл бас ирэх болов уу гэж бодож байна. Тийм ер нь одоо ингэж яхад одоо жишээлбэл бэлчээрийн шингэлт гэж байгаа шүү дээ тий. Би энэ Бүүметра гэж компани Монголд мета партнер хийж байгаа. Бүүметра компани 2016 онд байгуулагдсан. Сансрын зайны тандалтаар хөрсний одоо органик
Тэ нөөц төрөгчийн хэмжээг хэмжиж шингэлтийг тооцдог тийм химэл оюухан дээр суурилсан тийм технологитой. Тэр нь бол олон улсад гэж би олон улсад л гэж ярьж байна хүлээмжшөөрөгдсөн. Одоо шил Мексикт айгүй амжилттай 2 сая акр газар явагдаж байна тийм ээ. Тэрэн дээр бол яг манай Монгол улстай адилхан сэлгэх бэлчээрийн одоо практикт үйл ажиллагаа энэ дээр суурилсан тэр карбон кредитийг гаргаж байна тийм ээ. Аргентинд хийж байна, Парагвайд хийж байна. За энэнийхээ хүрээнд нодлон жил 9 сард Сингапурын засгийн газар зарласан тендер гэж хэлээ тийм ээ. Тэрэнд Бүүметра ялаад Сингапурын засгийн газар өөрийнхөө тэр NDC буюу нэг үндэсний тодорхойлсон хувь нэмрээс асуулах 625 мянган карбон кредитийг шил Бүүметрагаас авахар болчихж байгаа юм тийм ээ. Тэрэнд нь оролцсон одоо трафик ураач гэдэг юм уу те том юм компаниудаас шалгарсан тийм түүхтэй. Африкийн улс байна, Коста-Рика байна. Коста-Рика ч яг бодоход бол Монголтой ойролцоо бас айгүй бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйтай тийм ээ. Ийм юм дээр бас төсөл айгүй амжилттай хэрэгжиж байна. Тэндээс бол карбон кредитүүд нь гараад тооцогдоод яваад байна. Энэ карбон кредитийг жишээлбэл Корсия гэж үүдэг тийм ээ. Нисхийн, иргэний нисхийн одоо салбарт энэ карбон кредитийг айгүй төлөхөө явагдаж байгаа тийм ээ. Эхний төсөл нь бол 2021-оос 23 оны хооронд явагдаад одоо 26 онд явагдаж байгаа дэлхийн 130 улс нэгдсэн байгаа тийм ээ. 27 оноос бол дэлхийн бүх иргэний агаарын тээврийн компаниуд бол энд нэгдэх ёстой. Тийм ээ. Тэгээд үүнийхээ хүрээнд бол энэ карбон кредитийг жишээлбэл одоо худалдаж авч юм уу? Энэ арилжаанд орох ёстой. Энэний потенциал бол айгүй өндөр байгаад байгаа. Тэгэхээр жишээлбэл манад бол боломжууд нь ингээ байгаад байна. Бэлчээрийн шингэлтээс гарсан карбон кредитийг жишээлбэл юу? Энэ Корсиа бол хүлэмжшэрж байгаа. Тийм. Ингээд ийм боломжууд нь байгаад байгаа учраас энийг дагаад манай эдийн засаг ялангуяа хөдөө аж ахуйн салбар энэ яг тэр орон нутагт амьдарч байгаа малчид маань тийм энэ эдийн засгийн хувьд бол айгүй том өөрчлөлт хийх айгүй боломжууд байгаад байгаа байхгүй юу? Төслийн өрөөгөр ингээ явхад. Тамирын хэлж байгаагаар тэр хуулийн үндслэлтэй энэ платформ MR эднэр нь ингээд манад бий болчих юм бол таны хэлж байгаагаар тэ нөгөө та дөрөв хэлсэн шүү дээ. Тооцоолоод мөнгө одоо тэ санхүүжилт авах. Энэ юм чинь бол айгүй боломжийн болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм байна. Тийм. За манай нэвтрүүлэг энэ цаг өндөрлж байна 1 минут үлдсэн байна. Тэгээ зүгээр би энэ нэвтрүүлгийг одоо өндөрлүүлж нэг бас үзэгчтэй мэдээлэл өгье гэж бодлоо. Тэр нь юу гэхээр энэ саяхан одоо оны өмнөхөн он гарахаас өмнөхөн энэ манай нэвтрүүлгээр энэ улсын хурлын эдийн засгийн байнгын орон дарга сэт дөрж байгаа манай нэвтрүүлэгт орж ярилцлага хийсэн. Тэгээ тэн дээр бол бид хоёр бас энэ яг эдийн засгийн ярьжсэн л да. Тэгээд тэн дээр бол нэг баяртай мэдээ юу хэлсэн гэхээр энэ нөгөө нэг орхон говьг төсөл байгаа шүү дээ. Тэгээ одоо хангаагаас шувдгаар ус татаад говийг уурхайнуудыг хангах. Тэгээд тэрний одоо яг тээзүүг нь болохоор энэ нөгөө оюутлогоо компани хөрөнгө гаргаад тэр тээзүүг нь одоо компаниуд нийлээ хийж байгаа юм байна лээ. Тэгээд энийг хийгээд дуусчих юм бол одоо бид нар чинь 6 сард COP17 гэдэг энэ цөлжилтийн эсрэг том хурлыг бид нар Монгол улстай хүлээж авах гэж байгаа шүү дээ. Тэгээд тэнд одоо зориулж энэ тээзүүгөө бэлдээд бэлэн тийм төсөлтэй одоо тэр хурал дээр танилцуулах гэж байгаа гэсэн нэг тийм мэдээлэл хэлж ин лээ. Тэгээд нэгч болсон ажил энэ COP17 гэдэг энэ том хурлаас бидэнд бас өгөөж үлдээсэ гэж ингэж би бас бодож суусан гэдгийг бас би үзэгчтэй зөвхөн мэдээлэл болгож хэлж байгаамаа. Тэгээ ингээд манай нэвтрүүлгийн зочноор хүрэлцэн ирж бидний асуултанд хариулсан та хоёрын одоо ажилтны амжилт хүсье. Тэгээ энэ одоо мэдээж манай засаг төрийн хийх ажил байгаа юм байна. Тэгээ энэ юм одоо манай эрх баригчид хурдан хийгээсэй гэж ингэж хүсэж байна. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.